Ноён та намайг бараа болгогчоор аваач. Өхөн өхлөө таны төлөө зүтгэж үйлчлэе. Чи надад яаж тус болсноо нэг хэлээч. Би танаар нэг хүүхдийг алуулж 100 хүүхдийн амийг аварсан. Тэгэхээр би чамд энэ янзаараа өртөө гэсэн үг үү? Тийм ээ. Чи өөрийнхөө хүүг аварсан шүү дээ. Наашир. Алло. Юу гэдэг вэ? Загалмаас эцэг гэж хэлдэг. За ирв. Би чамайг олно. Би гэжлээ. Зөв байна. Ой, загалмаасан авчин чамд 2 бэлэг бэлдсэн. Сэлэм хоёуг дуулга. Жинг дуулга өмсгтэн тусал. Эдгээр зүйлсгүйгээр чи хязгаарч жинхэнэ нэр хүн болохгүй. Тэр нь байхгүй шүү дээ. Чи авсан байхад надад хангалттай. Дээвэр дээрээс хайж олоорой. Баярлалаа загалмаас аваа. Сэлэн бол чиний сайн найз гэдгийг санаж байгаарай. Би мэднэ. Одоо өсрөө буугаад ирээ. Үгүй болохгүй. Боор өсөрч болохгүй. За өсөр. Би чамайг бариад авъя. Би чамайг барина. Баарен сонс. Энэ зөвлөгөөг санаж яв. Хэнд ч битгий этик. Бай. Гэртээ харцгаая. Миний сэлэм. Бай. Нааш өсөр. Аавн бариад авъя. Байж бас сургуульд явж байгаагүй. Би чамд уншиж үсгийг зааж өгнө. Тэгэхэд та ядуу байсан. Одоо та мөнгөтэй. Тэгээ яагаад намайг сургуульд явуулдаг юм? Би мэдлээ. Та намайг өргөл чинахыг хүсдэг. Худлаа.
Загалмаас авдаа хийдэ. Хэрвээ та дарсыг эмтээ хольж уувал хизээч дээрдээ сайжрахгүй те. Хэрвээ та ухаа болчихвол ийм уух шаардлагагүй болно. Таны бие эргээд сайжирна. Хангалттай. Миний арх уух чамд огт хамаагүй. Чи имэйл хий. Би амсаж үзлээ. Ууснаас хойш цагийн дараа хүртээ. Халаах хэрэгтэй шүү. Өвчтөндөө ийм уулга хамгийн сайн аргыг таалаж эхлэх юм. Тэрэнд хүний аим аварч чадах юм байдгийг. Дими зүйлдгээр. Энэ үнэн. Загалмаас аава. Тэр бас намайг сургуульд явуулдаггүй. Тэгвэл тэрнийг том аягтаа дарсаа шийдгэнэ. Би чадахгүй ганц балгаад цогч. Тэр гудлаа ирж тэр ууч чаддаг штэ. Аав хідээс автдаггүй юм. За яах вэ? Би ууя. Чи тэрний чихэнд юу шивнээд байсан бэ? Та маргааш олж мэднэ. Та ууцгая. Тийм ээ. Одоо чи тэрний бараа болгочулсан болохоор сайхан хоод идэж сайн даар сууж байгаа үстэй. Энэ тийм ч муугай амьдрал шүү. Чи бүр тэрний өвчнийг идгээсэн гэх юм. Энэ үнэн юм уу? Тийм ээ. Хэрвээ тэр чиний өгсөн имийг ууж байгаа бол тэрнийг хортолж болохгүй гэж юу? Энэ өшөө авах сайхан боломж биш гэж юу? Би чамд хэлж байсан шүү дээ. Бүх хангалттай нас бит хүрэх үед тэрнийг тугаан дээр авч очиод өөрсдөө хэн болохыг хэлнэ. Би тэднийг гэр бүлийн гишүүчиг нь ойр дотн болгомоор байна. Дараа нь жаа өхөө тэрнийг сэлвнийхээ ганц хадгалтаар алах болно. Энэ бол жинхэнэ өшөө авалт. Үнэхээр өшөө авалч. Мөрөөдгөвөл хэдэн нас үрэхээр хангалттай гэж тооцох юм. Тэрнийг алах боломжтой болсон. Өмнө нь ямар нэгэн зүйл болвол яах юм? Тэр өсөж том болоод тэрнийг алах боломжтой болно гэж юу? Чи тэднийг ойр дотн байгаасаа гэж хүссэн. Гэхдээ энэ хүүгийн хувьд шудраг ус зүйл. Тийм биз лээ. Энэ бол шудраг зүйл. Харин би 8 жил. Энэ надад шудраг гэж юу? Надад хүүг харуул. Чиний сарв тэрнийг айлгана гэж бодохгүй байна. Тэгээд туанд чамайг хэлнэ гэхээс харин тэр чамайг танихгүй хүнтэй харах бүрээр уулздаг гэж туанд хэлэхээс айхгүй байна уу? Бид нэг гэрээ хийсэн. Чамтай уулзсны маргааш өдөр би тэрнийг сайхан хоолнд оруулсан. Одоохондоо айх зүйлгүй. Жаахан том болоод ирэхээр ганц аяг гом тэрнийг дуулууртай байлгаж дөнгөхгүй дээ. Тэр хүн яагаад таныг дандаа гунигтай болгодог юм? Би загалмаас авд гэж тэрнийг баримтлуулна да. Чэмбо хаа байна? Юу болов вэ энэ? Тэр энд байна. Баяр. Би энд байна.
Загалмаас аваа. Баяр. Өнгөрсөн шөнө надад хэлсэн зүйлээ хаавдаа хэлдэг. Би чадахгүй. Тэр намайг зодно. Би зодохгүй хэл. Би загалмаас авд нэг өдөр таныг намайг огт авахгүйгээр хамт байхаар явна гэж хэлсэн. Ингээд болоо юу? Цэргүүд авч ирэх шаардлагагүй шүү дээ. Тэрний юу хэлж байгааг сонссоо чи. Чи тэрнийг 8 жилийн турш өсгөж хүмүүжүүллээ. Энэ амар хөл байсан биз дээ. Өнөөдөр амраа. Загалмаас аав нь чамайг сургууль руу авч явна. Гайда. Би хамт явъя. Миний цэргүүд чамайг хүлэх хэрэгтэй юу? Тэгвэл ядаж тэрний хувцсыг солиод ирье. Гомг март. Хэрвээ би чамайг сургуульд явуулбал яаж вэ? Би амаа амхиж явна. Амлах уу? Амлая. Сайн байна. Ноён туан хин нэг энд авчирж ирж байсныг харж байгаагүй. Та өөрөө ороод хар та. Энд ягаад сургууль барьсан? Зүүнжи авхан хүүгийн гигэнд дурсгал зориулж. Хэн санаач ирсэн юм? Ноён туан. Эм ахаа. Хасаагүй цэргүүд байна. Туан энд ирээгүй. Таны хүүч бас. Баяр! Жинг. Хүүг минь хөргөж өгөх тусал. Аав намайг сургуулиас хайж байгаа бол яах вэ? Тэр яг халуун тогоонд орсон шаргаалч хэл байгаа биз? Баяр! Баяр гэж. Би маргааш гэсэн ирмээр байна. Амархаа. Эртхэн нэрээрээ би хүлээж бай. Ойлгоо. Загалмаас аваа. Танд дайсан байдгүй. Дайсан уу? Чамайг төрдөг жил би бүгдийг нь устгахчихсан. Овч нь яагаад чамайг үргэлж хажуутай байлгадгийг мэдхүү. Тэгжэл тэрч бас чамайг алд хаашаахсан юм шүү дээ. Аавд маань дайсан байдаг болов? Хүн болгонд л байдаг. Загалмаас аваа. Огт дайсангүй байх боломжтой юу? Хүн болгон хэн нэгнийг дайснаа гэж хардггүй байсан бол дайсангүй байж болох л байсан. Гэхдээ энэ амар зүйл биш. Би ингэж чадахгүйгаа мэдээд юм. Ойлгож байна уу? Алло. Чам дайснаа хэрхэн дарахыг зааж өгье.
Чи надад өнөөдөр сургууль дээр юу сурсан талаар ярьсангүй. Дэлхийн ертөнц хорсол дайсагналгүй бол ямар байх талаар ярьсан? Хэрвээ та хэн нэгнийг дайснаа гэж үзэхгүй бол тэр таны дайсан байхаа болно гэсэн. Ходолч. Чи сургуульд яваагүй. Чиний сурсан зүйл аавдаа худлаа хэлэх байж. Над хэл. Бүхэл өдөр жингээ загалмаас аавтайгаа байсан уу чи? Тийм ээ. Чи тэрэнд юу ярьсан? Би танд юу ч хэлэхгүй гэж амласан штэ. Ходолч. Тэгвэл дайсны талаар яриа яагаад гардаг вүлээ? Та ёстой ярьшигтай юм аа. Ахиж чи миний хяналтаас гарахгүй шүү. Сургуулийн талаар март. Чи нэг өдрийг намайг чамайг огт дагахгүйгээр өнгөрөө гисэн баха. Хүслээрээ бол. Тэр надад хэлэхгүй байна. Өсөх тосмоо үг авахтаа хэцүү болоод байна. Тэр надад худлаа хэлсэн. Хэрвээ тэр одоос худлаа хэлж байгаа юм бол аль хэдийн араа арчин туанд бидний талаар хэлчихсэн байж болох юм. Тэрнийг үнэхээр тэгсүүгүй эсхийг шалах найдвартай арга бодож олох хэрэгтэй. Бас ийм зүйл болохгүй байх талаар арга хэмжээ авъя. Болно үстэй. Тэрнийг айлгах амар биш. Тэрнтэй өмнөөсөө харьцаа. Тэгсэн цагт бид итгэлтэй болно. Тэрнээс хойш тэр юу ч хэлж зүрхлэхгүй. Энэ бол миний хүү Чэмбо. Би чамайг мэднэ. Чи бол миний загалмаас аавын дайсан. Хүү донгос. Чи тэрэнд хэлчихсэн үү? Би маргааш хэлнэ. Хэрвээ тэгдэг юм бол чинь. Аава. Би чамайг алж явах шүү. Дахиж чамайг тэрэнд хөрвүүл чамайг зодно. Боёр зүгт. Хэрвээ хэлдэг юм бол эхлээд аавыг чинь дараа нь чамайг ална гэж мэд. Боёр зүгт. Чи тэрнийг яаж зутаалгах чадваа? Энэ бүхнийг сүйтгэн. Тэрэнд заасан зүйл чи энэ үү? Чи тэрнийг хадсан уу? Аава. Аава намайг сургуульд явуул. Мартаж үзээ. Тэгвэл би сарвтын талаар хэлнэ шүү. Чи энэ байшингаас гарахгүй. Буцаад ир. Зогс. Зогсооч. Зогс.
Загламаасаа аваа, танд хэлэх юм байна. Би яг одоо чамайг сургууль руу авч явъя. Би загламаасаа аваад явна. Намайг тавиач. Чиенг. Намайг тавиач дээ. Намайг тав. Тав гэж байна. Чи хэрэгсээ тэрлээ, тэрнийг тав. Намайг тавиач. Намайг сонсуу. Болооч. Чи бидний хэнийг нь алмаар байна. Би хоёрыг сургуульд авч явахад асуудал юу вэ? Тэрний боловсролын асуудал сэлмээр жижигээс үнэтэй зүйл гэж юу? Энэ зүгээр нэг гомдол биш. Өөр ямар нэгэн зүйл болоод байна. Надад хэл. Тэрнийг хараанаас алдахаар яг юу болохоо болох гээд байгаа юм бэ? Чи мэдхүү боёр. Би тэр ихээ хизээч харж байгаагүй. Үгүй ээ. Тэр биш. Чи намайг үзий ядаж байгааг би харж байна. Тийм ээ. Боёр загламаас аав чинь цэргүүд ээж чинь амийг хороосон. Чи надад энэ талаар хизээч үүч хэлэхгүй гэж амласан байхаа. Та асуусан. Би үүнийг хэлэхээс аргагүй болсон юм. Боёр. Аав чинь намайг үзий яддаг. Харин чи болохгүй. Би тэрний загламаас үгүй баймаргүй байна. Хэрвээ чи тэрний сэргийн эрдэм сургахгүй бол тэрний хизээж ялж чадахгүй. Аава намайг дагахаа болил доо. Таны болон сориг дахын нууц надтай аюулгүй байх болно. Чанга ярьж болохгүй шүү. Сайн ид. Тэгээд чи сургуульд явж болно. Чи надгүйгээр явж болно. Би чамайг хүргэж өгөх шаардлагагүй. Чи явж болохгүй. Би чамайг дайнд явуулах гэж 15 жил өсгөөгүй юм шүү. Аваа, та намайг хянахаа болно гэж хэлсэн баха. Би бол баатар. Хүн болгон таныг Чембогийн аав гэж мэддэг болно. Хинч танд хүр зүрхлэхгүй. Чи ялт байгуулна гэж яаж мэдж юм бэ? Учир нь залмаасаа аваад цэргийн урлаг заасан болохоор чи зөвхөн тэрнийг бодох юм аа.
намайг дандаа уурлуулах юм. Чи дахиад уурлцах. Тэр явна гин. Тэр алуулчихвал яах болж байна? Энэ бүхнийг дэмий хийсэн хэрэг болох нь. Чи янг. Өөрийгөө бодхоо болоо. Өөрийн мэдрэмжээр тэрнийг дайчин болохыг нь бидний хоёр. Тэрэнд энэ л хэрэгтэй. Хаа нэг тийшээ явгүй л дээ. Би баяртай цуг явна. Аваа та хайчих нь уу? Уучин машин лууга. Хоёуг дуулахаа хүмүүс. Чи тэрний эцэг. Чи их хэлэх хэрэгтэй. Би юу хэлэх юм? Эцгэд биш гэдэг юу? Жоо шоу тэрний эцэг Зуан Жоо. Тэрний их байсан гэж юу? Тэрнийг айлах гэж юу? За яах? Тэгвэл би төрөл дуулгая. Би энэ совины талаар ярьж эхлэе. Мартаж үз. Чи тэр нь хизээж таалагдж байгаа. Тэр чамд итгэхгүй. За тэгвэл би явлаа. Өөрөө тэрнтэй яриа. Битгий яваа. Тэрвээ чи байгаагүй бол тэр үхсэн байх байсан. Тэр чамайг амийг нь аварсныг мэдэх хэрэгтэй. Таны ихнэр. Зуан Жоо авах. Таны хүүгийн төлөө. Ноён консоны төлөө. Золмоос аваа. Сэтгэл догтлон байгаа үз? Буцаж яваад дахиад нааш ортой. Гайхалтай биш үү? Чи надад нэг хүнийг санагдал болчихлоо. Маань биш гэж юу? Тэмээ аав чинь. Тэгвэл би аавыгаа ч баярлуулъя. Яв та. Би эмийн сагстай хэсгээс эхэлж ярина. Энэ намар байхгүй те. Баяр тэрний оронд өнгөрсөн хүүг нь хэн байсныг асуул. Чи юу гэж хэлэх гэж байна? Миний хүү байсан гэж. Тэр энд итгэнэ гэж юу? Чамайг шалтай байсан гэдэгт. Тэрэнд итгүүлэх хэрэгтэй. Тэр өнгөрсөн хүү будаж хүүхэд байсан гэж хэл. Хулгайлагдсан ч юм уу? Тэгэхээр хүүгийн маань өхөл дэмий зүйл болно. Тэрний оронд миний хүү өгсөн. Тэр Жао Шогийн хүү байх ёстой. 15 жилийн өмнө тэр ханыг буулгаж хүүхэдтэй эмэгтэйг олох үед тэрний ээж нь болгон тодорхой байсан. Тэгэхээр тэнд өгсөн хүү Чиенгийн өөрийн хүү байсан гэж юу? Тэр Жаогийн хүүг аврахын тулд өөрийнхөө эхнэр хүүхдээ золиослсон гэж юу? Ийм юм байж болох уу да? Яагаад үгүй гэж? Эцсийн мөчөд юу ч болох боломжтой. Та 什么都干得出来。 Аав нь чамд хэлэх зүйл байна. Энэний дараа би чамайг яагаад дайнд явуулахгүйгээд байгаагийн шалтгааныг чи ойлгох. Би сонсч байна. Чиний овгийг чи юм биш. Жао гэдэг. Чиний эцэг Жао Шоу Баатар байсан.
Их чинь хааны охинд зүүн жоо авах байсан. Чамайг төрөх өдөр чиний дайсан танаа гэр бүлийн 300 гишүүнийг хүүс тэмтэлсэн. Тэр дайсан хин? Туанго. Тэр танаа гэр бүлийнхнийг тэр чигт нь устгасан. Чамаагч бас хөнөөхөөс. Учир нь чи бол жав охтны сүүлийн хүн. Чамааг аврахын тулд чи янг өөр нэг хүүг оронд чинь тавьсан. Тэр бол чиний жинхэнэ аврагч. Тэр хүү хэн байсан? Хүүх тавьдантай ботож хүү байсан. Бодлаа. Энэ тэрний өөрийнх нь хүү байсан. Болж үз. Тэр өөрийнхөө хүүг чиний оронд өгөхийг зөвшөөрсөн. Таныг загламаас аав дайсан гэдгийг би мэднэ. Гэхдээ тэр миний дайсан биш. Тэрнийг таны өмнөөс алж өгнө гэж битгий бод. Би загламаас аав алахгүй. Ава. Та хүснээр түүх зохиож л бай. Би дайнд явна. Баяр. Энэ эмээг аваад яв. Энэ чиний эмээг аварна. Энэ зүйлийг ш хадгалж яв. Би тулаанд ялах болно. Баяр. Юу? Хэрвээ ялахгүй бол зугатаарай. Тэгэхээр дэмий өрсөн 15 жил боллоо та. Тэнд хэн тийм түүхэнд идэх вэ дээ? Үргэлжил миний зүв байсан. Хор хөл. Зэвсгэвэлтгээд морин цэрэг цугларсан. Загалмайсан аав нь бодлоо л да. Чи санаа чинь зовж байна. Би зөв ярьж байна уу? Би тантай хамт явна. Устгаад намайг дагаад тэрнийг бариад ав. Зогс. Зогс.
Загалмаас аваа. Надад туслаач. Загалмаас аваа. Бид ялчлаа. Чамд баяр хүргэе. За явцгаая. Баяр ялсан. Аваа. Нөгөө энэ чи хаав. Загалмаас аав шахчихлаа. Чи ялжээ. Имээ өгөөд төлдөө. Баяр. Би чамайг эндээс авч явж. Энгийн амтлаар амьдрал. Имээ өгөө. Загалмаас аав өгч байна. Над өгөө. Тавьж. Над өгөө. Чи тэрнийг аврахыг хүсэж байна уу? Намайг тавьлаа. Чиний дуусах цаг нь болсон.
Намайг сөрвөл би тэрнтэй хамт үгүй шүү. Бүлээ усанд найруулаарай. За. Загалмаас аваа. Тэсэрээ. Би имийг олоод ирсэн. Би тэрнийг олжээ. Баяр. Залмаас аваа. Та ашиглаж байна. Таны хоолыг сонслоо. Таны би дээрджээ. Тэр имийг уугаад л ийм зүйл боллоо. Энэ хэдэн хоног амьдрахдаа би бүх зүйлийг яригцүүлж үзлээ. Чи эцгийхээ жинхэнэ хүү биш гэсэн сэжиг төрөөд байна да. Тэгвэл би хин гэж Жаогийн хүү. Тэр өөрийн хүүг чиний оронд өгүүлэхэд нь би идэгсэн. Аваагаа дуудаад ир. Би тэрэнд талархмаар байна. Ханжаа таны хүүг миний оронд өгсөн гэж хэлсэн. Та хүүтэй байсан гэдгээ баталж чадах уу? Амарха. Энэ тэрний өрөө байсан юм. Тэгэхээр би яг хин би? Би чамд Жаогийн өнчин хүүхэд гэж хэлсэн шүү дээ. Хүүг маань Туангуан алсан. Тэгвэл яагаад надад дэмийг өгсөн? Та бол азгүй амт. Үргэлжил тийм байсан. Тагаа ингэж битгий яар. Та миний аав биш.
Чи яаж ингэж хэлж чадаж байна? Чи бол миний хүү. Намайг чи Янг гэдэг. Энэ бол миний хүү Чэмбо. Биднийг бараа болгочоор аваач. Бүхэн өгтлээ тань зүтгэж таныг дагъя. Аваа. Тэрэнд миний хэн болохыг хэл. Одоо сөргөлдөх хэрэггүй гэж хэлмээр. Ямар ч ашиггүй. Чи хүссэн зүгтээ холын хол явж бол. Харин энэ хордуулсан сумаар хэн намайг харуулсныг хэлээд айл. Ханжу. 15 жилийн турш бид тэнийг алхаар хувилдсан. Тэр хүүг эсмийн давж явахд тусалсан юм. Тэгэхээр тэрнийг зүсэж шахтуулсан нь зөв байж. Гэхдээ тэр яагаад ингэх болов? Зонжаа авахаагүй хүүхдтэй бид хамтдаа байсан юм. Тэр биднээс хүүг авраач гэж гуйсан юм. Дээр үеийн зүйл байх чинь. Хэрвээ би байсан бол адилхан зүйл хийх байсан ба. Хонжоод намайг алах боломж хизээж тохиож байгаагүй. Харин чи эмэнд мань хорыг амархан хийж болох байсан шүү дээ. Ягаад 15 жил хүлээсэн юм? Би хүүхдийг эхлээд өсгөнө гэж тангарахсан. Тэрнийг туангонд авч очоод өөрийгөө болон тэрнийг элч хэлнэ гэж. Яагаад намайг аварсныг чинь одоо л ойлголоо. Чи надаар тоглоом тохуу хийхийг хүсчээ дээ. Намайг үглээс дор амьдралаар амьдруулах гэж. Тийм үү? Үгүй ээ. Бог өөрөө чамаас хариг аав гэж аварсан юм. Чи Янг. Ихнэр хүүхдийг чинь алах үед тэр чинийх гэдгийг чи яагаад хэлээгүй юм? Хэлж болох л байсан шүү дээ. Гонсон хүүгээ тэрний өмнөөс золиослох хэрэгтэй гэж яагаад чамайг ятгсан юм бол? Тэрний үхэл. Тэр хүүг жаа үгэх гэдгийг итгүүлсэн. Би гэлцчил байсан л дээ. Гэхдээ чи хүүхдийг миний гарт өгөх үед би жаавгийн хүү байна гэдэгт итгэсэн. Чи намайг хуурсан. Үгүй чи намайг хуурсан. Өөрийг хүүгээ хуурсан эцэг. Намайг айлгаж байна шүү. Миний хүү ам гарахгүй тодорхой байсан. Бид өөр хин нэг мисний үзүүрт ам алдахыг зөвшөөрөхгүй. Хэрвээ тэр мэдэгдсэн бол ямар олон амийг аварсныг сонсоод биднийг буруутгахгүй байх байсан. Чэянг. Чи хүүгээ өгөх үү амьдрах уу гэдгийг шийдэх ямар их чамд байсан юм бэ? Бас чавгийн хүү надаас өшөө авах үгийг шийдэх ямар их чамд байгаа юм бэ? Тэр чадах уу? Тэр тэгнэ гэж юу? Энд ирсэн эхний өдрөөсөө эхлээд чи ялагдсан. Чи одоо явж болно.
Нэг зүйл үлдсэ. Тэр хүүгийн өшөөг авч амжаагүй байна. Сэлмээ аваад хүрээд ир. Матгав. Би чамайг хоёр дахь удаага явуулж байна. Баяр бид тэрэнд ялагдах учиргүй. Миний өгсөн сэлэм туулгыг эргүүлж өг. Надад чамаас авсан юу ч хэрэггүй. Амнаас их чийс тооцвол би эцгийгөө өшиг заавал авах болно. За яа. Алах хүн чинь би байна. Чамайг алахгүй гэж бодоё. Зүгээр л чиний ээлж болоогүй байна. Чи одоогоор үхлээс дор амьдрал гэж юу гэдгийг үцээгүй байна. Холт. Айлв чамайг нэг харъя. Баяр. Энэнгэр энэ бүхнийг дуусгая.